Хоньны махыг бол өчигдрийн нөгөө стандартаар хэд хэдэн хэсэг болгож ангилж болно. Нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас хүнс хөдөө аж ахуйн яамн дээр ажлын байрыг нэмэгдүүлэх төслийг манай улсад хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэх нэмэн үртгийн бараа бүтээгдэхүүнийг чанар стандартын дагуу бий болгох зорилготойгоор махны үйлдвэрлэл, хүнсний ногооны үйлдвэрлэл, арьс, шир, ноос, ноолрон үйлдвэрлэл дээр 2018-аас 2020 он хүртэл хэрэгжих төслөжээ. Төслийн хүрээнд манай аймагт онол практик хосолсон сургалтыг зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтаар яаж гэнэ вэ гэхээр одоо бид нар одоо зах худалдааны төв дээр махаа бид нар яг ямар байдлаар зарж байгаа вүлээ. Гэтэл яг стандартын дагуу бид нар ямар хэлбэрээр одоо махаа бэлтгэх вүлээ, бэлтгэх ёстой вэ гэдгийг үзүүлж харуулж тэгээд энэ маань хэрэгцээний зориулалтаар ямар хэрэгцээний зориулалтаар яаж бэлтгэх вэ гэдгийг л одоо хүмүүст үзүүлэх, бас хүмүүст одоо мессеж өгөх, хүмүүс сонирхол төрүүлэх юм л зорилготой сургалт юм байгаа, яг мэргэжлийн сургалт. Нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллагын ажлын байрыг нэмэгдүүлэх төслийн махны нэмэн үртгийн сүлжээ төсөл Монгол улсын хэмжээнд 6 аймагт хэрэгжиж байгаа бөгөөд төс хэрэгжүүлэгч аймгийн нэг нь Ховд аймаг юм. Энэ удаа махыг үйлдвэрийн аргаар ангилжуулах сургалтыг зохион байгуулж байна. Төс сургалтанд Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг ресторан, цайны газар, бэлчээрийн менежментийн холбооны төлөөлөл, малчтын төлөөлөл, махны худалдаа эрхлэгчдийн төлөөлөл болсон 40 гаруй хүн хамрагдаж байна. Өнөөдөр одоо энэ дээр энэ сургалтанд байна. Малчтын төлөөллөөс бас малчтын бэлчээрийн менежментийн холбооноос оролцож байгаа, мөн махны худалдаачид оролцож байна захын. Мөн дээр нь махны үйлдвэрүүд оролцож байна. Мах уусруулах яамны үйлдвэрийн ингээд төлөөлөл оролцоод бид одоо энэ махыг хэрхэн ангилж цааш нэмэн үрдэх шингэсэн бүтээгдэхүүн болгох уу? Энэ явцдаа хэрхэн эрүүл ахуйн шаардлага зохистой дадлаар ажиллах вэ гэдэг энэ асуудал дээр бид гожилж ажиллаж байна.